Хүргэе. Урт удаан хугацааны нэлээд хүндрэлтэй шинжлэх ухааны том дүгнэлтүүдийг сонссон. Хурлын дараа алж яаж гинүү гайгүй байна уу? Би та бүхнийг бол одоо алж яахгүй, чилээхгүй, том дүгнэлт ярихгүй. Хөнгөн сэдв ярина. Хөнгөн сэдв гэдэг нь болохоор одоо бэлчээрийг бид нэр хэрхэн яаж ашиглаж байгаа. Цөлжилтэд хамгийн хүртэж байгаа бэлчээрийг ер нь малчтайгаа хөдөөж хонхон ер нь яагаад байгаа гэдэг талаар товч мэдээлэл өгье. Тэгэхээр бас яад дутгуу дэлхийн нийтийн бэлчээрийн атлас гэдэг бол 2020 онд гарсан байгаа. Энэ хүү бэлчээрийн атлас дээр бол одоо дэлхийн газар нутгийн дэлхийн гадаргын 54 орчим хувийг нь бэлчээр гэдэг ангилалд багтдаг газар эзэлж байгаа юм байна. Энэ нь үндсэндээ нэг 7 төрөл хуваагдаад байгаа. Тэгэхээр энийг Монгол улсын хувьд яагаад үзээд юм гэхээр бид нар энэ дэлхийн хуурай гадаргын нэг 0.7% тухай дэлхийн нийт бэлчээрийн 1.4% тухай ярьж байгаа юм аа гэдгийг бас ойлгоё. Бэлчээр манай хөдөөж авахуд ямар үүрэг оройтын юм бэ? Монгол улсын нийт газар нутгийн 72.6%-ийг нь яг хөдөөж хүн эдлбэр газар гэдэг ангилд хамаардаг. Хөдөөж хүн эдлбэр газрын одоо 96% нь шууд бэлчээрт хамаарад байгаа. Энэхүү бэлчээрийн талбай маань Монгол улсын нийт одоо орон нутгийн үйлдвэрлэлд орон нутгийн эдийн засгийн 85%-ийг нь бэлчээр газар тариалан хөдөөж хүн эдлбэр газар дээр тогтдог юм байна. Орон нутгийн үйлдвэрлэл буюу одоо энэ 85% чинь нийт Монгол улсын ажиллах хүчний нэг 50 орчим хувьд нь 46.6%-д нь хамаарж байгаа юм байна. Энэ 46.6%-ийн чинь дахиад 50%-ийг нь зөвхөн одоо ингээ малчид эзэлж байна. Тэгэхээр бэлчээрийн тухай асуудал ярих болгонд яг зэрэгцээ цаана энэ нийт ажиллах хүчний 50% болсон энэ 300 орчим мянган малчны асуудал яригдж байгаа гэдгийг бас давхар сануулах зорилготой юм аа. Тэгэхээр энэ өглөө илтгэгчд маань бүгдээрээ л ярьлаа. Малын тоо толгоон өсөлт, бэлчээрийн газрын доройтол, цаашлаа талхагдал, за бүр эцсүүлдээ цөлжилтэд нөлөөлүүлээд байна гэдэг. Бас тэгж үгүй гэхийн арга байхгүй байгаа тийм. Тэгэхээр бид нар энийг юу гэж харж байгаа нэхэр хөдөөжгүй эдлбэр газрын хэмжээ жилээс ширдэл буураад байгаа өөр ангиллын газар руу шилжээд байгаа. Яг нөгөө талд нь тухайн бэлчээрийн газар дээр эдээшлэж одоо малчтын ахуйн амжиргааг залгуурж байгаа малын тоо нэмэгдээд байгаа. Гэхдээ малын тоог нэмэгдээд байгаа хэтүүлээ одоо бас буруу гэж ойлгоход хэцүү. Зарим хүн бол одоо малын тоон дээр хязгаар тогтоогоод өгчөөчтэй Баянгар бол ямаанаас болоод дампуураад дуслаа. Дорнот адуунаас болоод дампуурж ийн. Тэгэхээр энэ бид нар бас одоо хувийн өмчтөр тодорхой хязгаар тогтоогоод хувийн одоо өмч рүү, хувийн бизнес рүү бас тийм захиргаанаар орох тохиромжгүй байна гэж бол үзэж байгаа. Одоо намайг Улаанбаатар хотод мөнхнасаа чи 2 машинтай байгаад болоро нөхөр би нэгтэй болоорой гэж байгаа та агаар нэгэн үйл явдал. Тэгэхдээ бэлчээр хөдөөжгүй эдлбэр газрын хэмжээ буураад малын тоо өсөж байгаа биднэрт нэг л сорилтыг авчирч байгаа. Энэ мал сүргийг чи яаж хүртээмжтэй тижээлээр хангах юм бэ? Энэ ганцуудыг чи хэрхэн яаж даван туулах юм бэ гэдэг л проблемыг одоо сорилтыг бид бүхний өмнө тулгурж байгаа. Бэлчээрийн ачааллын талаар ингээ харах юм бол хэдхэн 2 3 ухаан аймагт бэлчээрийн одоо нөөцтэй байна. Сая Ариун сүрэн доктор бол одоо Өмнөговь аймаг бол харьцангуй бас гайгүй байна гэд ярина лээ. Тэгэхээр энэ дээр би бас нэг юу хэлэх гээд байна гэхээр 19 онд 3 эрх бүхий байгууллага хамтарж байгаад нэг бэлчээрийн даас тогтоох нэгдсэн аргачлал гэдэг баталсан байдаг. Бас нэгдсэн аргачлалтай болж байгаа нь сайн талтай боловч нөгөө талдаа бидэрт бас нэг зүйл байна. Бэлчээрийн дац тогтоохдоо бэлчээрийн талбайг авч үзэхдээ одоо километр квадратаар тооцоод байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр хотгор гүдгэрийн нөлөө орохгүй байна. Энийг бас оруулах шаардлагатай хамаа гэсэн юм. Нэгэнт эрдэм шинжилгээний хурал юм чинь эрдэмтэд залуу судлаачид тавхан бас бодох хэрэгтэй байх. Жишээлээд хэлэх юм бол нэг уул байлаа гэж бодъё л доо. Уул байхад тэрний зөвхөн сүүр дэвсгэрээр нь бэлчээрийн талбай тооцогдоод байна. Тэрний ар, өвөр, бил, гуу, жалга гээд энэ бүх зүйл чинь малд эдээшлэх боломжтой малын одоо эцэжил мал идэх дуртай өв сургамлууд их байдгийн шүү. Тэгэхээр дараагийн судалгаануудад бас энэ төрлийн судалгаа хийвэл манай хүн сүдэж хөнгө үйлдвэрийн яам буюу одоо эрдэмтдийн
мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт мэдээллийг авч ашигладаг захиалагч байгууллагын хувьд бол хэрэгцээ шаардлага байгаамаа. За бэлчээрийн эрх зүйн орчин гэх юм бол одоо үндсэндээ ингэж байгаад эхэлчихээ дөө. Бэлчээрийн эрх зүйн харилцаа нь ерөөс хавсрах шинж чанартай. Хавсрах гэдэг үгийг бүгдээрээ мэдчихэж байгаа тийм. Яг дангаараа бэлчээрийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүй. Монгол улсын үндсэн хуулиас ихсүүлээд сая одоо 2024 оны 6 дугаар сарын 5-нд батлагдсан хуулиуд хүртэл нэлээд олон хуулийн холбогдох заалтуудаар зохицуулагдаж ингэж явдаг. За бэлчээрийн газар нь өөрөө төрийн өмчөд нийтээр ашиглана гэдэг. Тэрэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа малчт нь одоо хувийн бизнес эрхлэгчид байдаг. Тэгэхээр төрийн өмчийг хувийн одоо байгууллага аж ахуй нэгж хувийн бизнес хэрхэн яаж зүй зохистой ашиглах вэ гэдэг асуудлыг л энэ бэлчээрийн харилцаа шийдвэрлэх учиртай юм аа. За Монгол улсын бэлчээрийн хэрэгцээнд хамгийн одоо голлох зохицуулт болж байгаа хууль нь газрын тухай хууль байждаг. Газрын тухай хууль харин сая одоо 6 сарын 5-нд малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гэж хууль шинээр батлагдсан. Мөн түүнтэй зэрэгцээд бас нэг өдөр малчны тухай хууль гэж батлагдсан. Эдгээр хуулиудын дагалдах хуулиар газрын тухай хуулийн 52 дугаар зүйл дээр одоо өөрчлөлтүүд орсон байдаг. Энэхүү өөрчлөлт нь магадгүй одоо бэлчээрийн өнөөгийн харилцааг эрх зүйн зохицуултыг арай өөр төвшөнд аваачих хэмжээний бас нөлөөлөл үзүүлэх хэмжээний өөрчлөлт орсон гэж ингэж харж байгаа. Ямар өөрчлөлт орсон байна вэ гэхээр 52-ын 2 дээр бэлчээрийг өвлжээ хавржаас услан намаржаа отрын нойс нутаг дамжаа өнгөрөх бэлчээр гэсэн ерөнхий хуваарын дагуу малчтын анхдагч холбоонд гэрээгээр ашиглуулна гэдэг өөрчлөлт орж байгаа юм. Өмнө нь бол дөнгөж эхэлж яхад уу. За тэгэхээр ерөнхийдөө хуульд нь өөрчлөлт орсон байна. Цаашдаа бэлчээрийг малчид одоо гэрээгээр ашигладаг болох нь байна. За хууль гадаас гадна одоо Монгол улсын урт болон дунд хугацааны бодлогын баримтчгүүдээр үндсэндээ энэ гурван заалт байж байдаг. Бэлчээрийн эрх зүйн орчинг сайжруулна, малын тоог хязгаарлана, бэлчээрийнхэн таацаж нийцүүлнэ гэсэн ийм л үндсэн гурван заалт байж байдаг. За харин энэ хамгийн сүүлийн бодлогын баримтчгүй юу? Засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бол арай нэг тийм таата заалт гэж хэлэх үү дээ. Бэлчээрийг нөхөн сэргийх гэдэг асуудлыг нэгдүгээрт, сэлгэж ашиглах гэдгийг хоёрдугаарт, таримлжуулах, хамгаалах, усжуулах, тэгээд дээр нь байгаа ургамлыг хамгаалах гэдэг ингээд арай нэг жоохон хэрэгжиж болох үз эрх зүйн орчин боловсронгуй болгоно гэдэг бөөрийнхөө хүүлбэрээс арай сайн ийм заалтууд ингэж орсон байгаа. За тэгэхээр өнөөгийн байдлаар бол бид нэр эхний график дээр бол одоо яаж ашиглаж байгаа бүгдээрээ сайн мэдэж байгаа. Шинжилсэн зохицуултаар юу болох вэ гэхээр малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээр ашиглуулах, гэрээ байгуулах журам, гэрээний загварыг хүн сүдэж хөнгө үйлдвэрийн сайд, газар зохион байгуулалтын зураг зүйн ерөнхий газрын даргатай хамтарч одоо батлах учиртай байгаа. Энэ 6 сарын 5-нд батлагдсан хууль одоо төрийн мэдээлэл дээр гараад албажаад бид бүхэн одоо энэ журмыг боловсруулах ажилдаа бол яарвчлаад орсон байгаа. За энэний дараагаар юм болох вэ гэхээр бэлчээрийн болон энэ бол сумын аймаг сум нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх дээр 2 дугаар ногоон нь бэлчээрийн болон суурин малганы бүс нутгийг тогтоож болно. Тэгээд бэлчээр ашиглуулах журмыг бас өөрсдөө гаргах ёстой. Ингээд өмнөхөөс ялгаатай нь 2 янзын журам нэмэгдэж гарч ирэх нэ. За ингэсний дараа бэлчээрийг гэрээгээр ашиглуулах гэрээ байгуулагдах учиртай энэ анхдагч холбоо гэдэг байгууллага дээр үүсэх ёстой. Энэ малчтын анхдагч холбоо гэдэг бол одоо малчтын байгууллагыг хууль зүйн хувьд статустай болгож баталгаажуулж байгаа хэлбэр 15 буюу түүнээс доош хугацаагаар гэрээ байгуулна. Гэрээний үүргээ одоо сайн биелүүлсэн тохиолдолд түүнтэй тэнцүү хэмжээгээр сонгогдно. Ингээд сумын засаг, сум дүүргийн засаг дарагтайгаа малчтын анхдагч холбооны гишүүд нь гэрээ байгуулад бэлчээрээ ашиглах нэ. Тэнхүү малчтын анхдагч холбоо нь 10 буюу түүнээс дээш гишүүнтэй байж хүчин төгөлдөр анхдагч холбоо болно. Хөөсгөдөж хөнгө үйлдвэрийн яам болвол бэлчээр ашиглалтыг захиргааны бус аргаар зохицуулахыг чухалчилж үздэг. Захиргааны бус арга гэдэг дээр одоо бэлчээр дээр байгаа малын ачааллыг бууруулах, ингийн тулд одоо мал махны экспортыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг сайжруулах, махны экспортод одоо холбогдож байгаа зарим нэгэн зохицуулалт хязгаарлалтуудыг аль болох одоо либерал хэлбэрт шилжүүлэх, тухайлах юм бол одоо мах экспортод квота тогтоохоо боллоо, амьд малыг одоо амьдаар нь гаргадаг болголоо.
экспортын 3 4 хоног хөөцөлдөг байсан тэр цаг хугацааг бид нэг цонхны үйлчлэгээр багасгаж чадсан байгаа. Ингэсний үр дүнд 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр бид нар 81.3 мянган тонн махыг гадаадын зах зээлд нийлүүлсэн. Одоо та бүхэн харж байгаа бох тэр 16 гэдэг бол 2022 онд одоо гадаадын зах зээлд гаргасан махны тоо. Тэгээд амдаараа бас нэг 173 толгой малыг бас зөвхөн хятад руу экспортлж байна. Ингээд тоотоо зүтгэх юм бол экспортод гаргасан гадаадад борлуулсан малын тоог хонь толгой шилжүүлэхээр 6.4 сая хоньтой тэнцэх хэмжээний махыг борлуулсан байна. Энэ хэмжээгээрээ малчтын орлогыг нэмэгдүүлж улсад одоо эндээс авж байгаа татааснаас экспортын орлогыг бүрдүүлсэн байна. Тэгэхээр цаашдаа ямар юмнууд явж байгаа нөхөр та бүхэн мэдэж байгаа бох. Шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөрийг хэрэгжиж байгаа 5 жилийн хугацаатай 5 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалтаа ийм зүйл байгаа. Энэ хөтөлбөр маань нэлээ урт нэртэй хуулиар бас зохицуулагдаж байгаа юм. Уламжлалт малаач ахуйд тулгамдж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гэдэг. Энэ хуулийн хүрээнд малчтад одоо ийм хөнгөлтөө нөхцөлтөө зээл олгож байгаа. Энэхүү зээлийн зарцуулалт нь ерөөсөө үндсэндээ 14 төрлийн үйл ажиллагаанд зарцуулагдана. 14 төрлийн үйл ажиллагаа маань цэвэр одоо байгаль цаг үеийн өөрчлөлтөд дасан зохицох, тэрнээс урьдчилсан сэргийлэх энэ зориулагдсан үйл ажиллагаанууд байж байгаа. Банкны зээл нь шууд малчны дансанд орохгүй шууд бус гүйцэтгэлээр буюу нэг хэмжлэгээр гарч байгаа ийм зүйл байгаамаа. Тэгэхээр хүнсэд аж ахуйн хөнгөлөлт рүү яамнаас одоо үйлдвэрлэл эрхлэгчид малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлтөө зээл олгож байгаа. Тэр нь сая миний хэлдэг одоо 36 дугаар тогтоол гэж бид бүхний ярьж занснаар хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах талаар авах арга хэмжээний тогтоол гэдэг. Энэний хүрээнд бол одоо жилдээ нэг 500 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл гарч байгаа. Тэгээд дээрэс нь шинэ хорчоо шинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд эхний хагасчлалын байдлаар 500 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. Дахиад 500 тэрбум төгрөгийн их үүсвэрийг арилжааны банктай хамтраа шийдвэрлэсэн. Зээл одоо олгогдох шатандаа явж байна. Тэгэхээр яг бэлчээр хамгаалал, ашиглалт хамгаалтын технологийн чиглэлээр ямар ажлууд юм хийдэг юм бэ гэхээр өглөөний хүмүүс бас зөндөө ярьлаа. Одоо худаг гаргаж усжуулалт хийж бэлчээрийн тэр цэгийн далхтлыг саарамжуулах шаардлагатай байгаа. Бид нэг жилдээ нэг 100 гаруй ус цэг тайгуул, газрын доорх усны хайгуул судалгаа хийгээд нэг 700 орчим худаг гаргадаг. Энэний 300-ыг нь одоо Өмнөговь аймгийг гаргадаг юм байна. За бэлчээр хамгааллын арга хэмжээг бас хэрэгжүүлж байгаа. За дараагийн нэг хэлэх гээд байгаа зүйл бол орон нутгийн тусгаар хэрэгцээний хотрын нөөц нутгийг маш ихээр одоо гаргая гэсэн нийт бэлчээрийн 10% хөргөе гэсэн зорилттой харамсалтай одоо бидний байдлаар нэг 3 орчим хувьтай байж байна. Энэ сал дээр Өмнөговь аймгийнхан бас нэлээд одоо анхааралтай хүчтэй ажиллаж байгаа. Нийт Өмнөговь аймгийн хэмжээгээр орон нутгийн тусгаар хэрэгцээнд авсан 3 саяга газар байдаг. Өөр бусад аймагуд бол одоо 1 сая ч хүргээгүй байж байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ говь сайхан нутгийг хамгаалахад нэлээд хүчин зүтгэл чармаалтай ажиллаж байна гэж хэлэх байгаа. Дараагийн сүүлийн хэлэх гээд байгаа зүйл маань одоо 2026 онд Монгол улсад сүлжилтөө тэмцэх конвенц одоо талуудын 17 дугаар баг хурал болно. Яг тэрнтэй зэрэгцээд Монгол улсын засгийн газрын санаачилгаар нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн тогтоолоор 2026 оныг бэлчөөрөө нүдлийн мал аж ахуй эрхлэгчтэй олон улсын жил гэж ингэж зарласан байж байгаа. Энэхүү жилийг одоо COP17-гийн үйл ажиллагаатай хамтдхан одоо цуг хэрэгжүүлэхээр гадаад хэргийн яам дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Энэ хууль олон улсын жилийн хүрээнд бэлчээрийн одоо нийгмийн эдийн засгт оруулж байгаа хувь нэмэр тэрэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа малчтын эрх ашигыг хамгаалах чиглэлд төрн хувийн хвшилтэйгээ ер нь бүс нутгаараа дэлхийн нийтээрээ хамтарсан томоохон одоо хүчин чармаалт гаргаж нэгэн зүгт сэтгэл санаагаа шилээж үр дүн гаргаж ажиллая гэсэн ийм зорилтыг дэвшүүлж байгаа. Тэгээд цаг хугацааны хувьд миний илтгэлийн цаг дуусч иж магадгүй учраас олон юмыг цаашаа ярихгүйгээр ингээд өнгөрөөе. Тэгээд та бүхний хилцүүлэг нь төрийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ, технологиг заасан энийг бодлогынхоо одоо хэрэгжилтэнд шууд тусгах хэмжээний арга барилаа олж нээсэн, илрүүлсэн ийм сайхан хилцүүлэг болж өнгөрнө гэж найдаж байна. Баярлалаа та бүхэнд. За, бэлчээр ашиглалт хамгаалалт, зохицуулалт энэ талаар тодорхой мэдээлэл өгсөн мөнхнээс
баярлалаа.